Хөгжин элсний гүнд нууртай, довтой, модтой, элстэй сайхан нутаг байдаг нь хөгжин элсний дуут нуурын аль жуулчлалын бааз юм. Дуут нуур цэлзэж хөвөөгн дагаад мас зүрэг ичлэн байх энэ дээр наах нуур нь нуурын усан онгоцоор байгалийн сайхныг бахархаж толдож явах жуулчид дундөө харагдана. Дуут нуурын зүүн хойд эргийн дэнжид ийлийн шин тосхны хэдэн мөр байшин тотхон зайрна. Домог шиг долоон нууртай энэ сайхан нутгийнхаа давуу талыг ашиглан элсэн цөлийн спорт, усны аял жуулчлал зэргийг хөгжүүлэн өнөөдөр дэлхийн жуулчдыг хүлээн авах болсон энэ залууг мөнгөдөлтэй гэдэг. Дуут нуурынхаа хөвөөнд тоглож өссөн болохоор элсэнд хүрээлэгдсэн энэхүү ногоон бүрдийн хөгжүүлэх гэсэн мөрөөдлөх хүсэлтэд хөтлөгдөн байгаль дээлтэй эко аял жуулчлалын талаар олон шинэлэг зүйлийг сэтсээр байгаа билээ. Түүний хийж байгаа аял жуулчлалын бааз хөвчин элсний дуут нуурын аял жуулчлалын баазын нэг хэсэг байгаа юм. Хөвчин элсний дуут нуурын аял жуулчлалын бааз дэлхийд нэртэй. Ийлийн нөөцийн корпорац 30 жилийн турш байгаль орчныг хамгаалан цөлийг ногоор улсны үр дүнд бүтээн байгуулсан Хятадын 4 А зэрэглэлийн байгалийн аял жуулчлалын бааз болсон. 2011 онд нэгдсэн үндэсний байгууллагаас дуут нуурын аял жуулчлалын баазыг хөвч олон улсын цөлийн форумын байнгын газар болгосон. Тус аял жуулчлалын бааз нь нийт 920 га талбайг хамардаг. Үүнээс усны бүс 380 га, нуг газар 40 га, өв сургамал 380 га, цөлийн 384 га талбайг хамарч байдаг. 2015 онд Хятадын ой шугаан яамнаас 33 цөлийн цэцэрлэг түрээлэн байгуулахыг зөвшөөрсний нэг нь хөвчин цөлийн цэцэрлэг түрээл юм.